Үхэгсдийн үлгэрийн орон бол сэтгэл татам ертөнц. Хүүхэд ч бай, томчууд ч бай адилхан үхэгсдийн үлгэрийн оронд мөрөөдлөө бодит зүйл болгож сэтгэлийн таашаалыг мэдэрдэг. Энэ бол Дидмэ Wonderland буюу үхэгсдийн үлгэрийн орон юм. Энэ хүү Ганта гэдэг. Түүний хувьд өнөөдөр жирийн л нэг өдөр. Сургууль дээр ирэн хичээлээ хийхээ хажуугаар нийлдэг найзтайгаа сургуулийн аяллаар хааш явах талаар мөн босож үзийг ярилцж байдаг. Хонх дугуурч хичээл эхлэхэд тэнгэр дээрээс ов улаан хувцалсан хүн бууж ирж байгааг Ганта хардаг ба гэнт юр бусын хүчээр тэдний ангирууд айрдаг. Өндөгөд тартал ангийнхан хүүхдүүд бүгд өгчихсэн хамгийн сайн найзынхын толгойг улаан хүн бариа цогсож байдаг. Түүнийг алхнуудаа гэтэл цээжинд нь ямар нэгэн зүйл хийгээд явчихдаг. Ганта эмнэлэг сэрэхэд цагдаа нар ирэн түүнийг ангийнхаа хүүхдүүдийг алсан хэрэг цэжгэлж байгааг хэлдэг ба энэ хэрэг Японд аяр дарахсан байлаа. Түүнийг авч явж байхад бүхнийг хилэн цээжин дээрх сорвын хүртэл харуулах гэтэл ямар ч сорив байсангүй. Удалгүй шүүх хурлахлан шүүгчнэр түүнд үхлийн ял оноолоо. Ганта хэдий би ялаагүй гэж тэмцэгчгсэн харамсалтай түүнд туслах хинч байсангүй. Цагдаа нар Гантаг үхэгсдийн үлгэрийн орон гэх Японы хамгийн том шоронд авчирдаг бөгөөд энд ирсэн хоригдлуудыг шоронгийн харгалзагчдын ахлагч Макена гэх эмэгтэй хүлээн авдаг. Энэ шорон бусад шоронгоос өөр. Ялтан та нарыг ашиглан бид мөнгө олдог. Хүзүмчин байгаа зүйл бол радио дөхөө болон байршил илрүүлэх чимээ тайлбарлаж байтал өөр нэгэн хоригдол Гантаг мөргөөд унгачдаг. Гэтэл Макена болох хамтан түүний зөвхөнд юу хийсэнгээд сэлбэр сээжин зүсэн эмнэлэг төргүүлдэг. Ганта амьдралаа хэрэгцүүлэн хийгээгүй эргийнхээ төлөө шаналж байтал Широ гэх охин гарч ирээд өөрийг нь таньдаг юм шиг л харилцсан мөн нарийг нь мэдж байдаг. Гэтэл гурван хоригдол гарч ирснээр Гантаг үгээр идэж байхад Широ өмнөр нь ороод хоригдлуудтай зодтолдож байгаад нэгэнд нь зохиулаад ухаан алдчихдаг. Гантач мөн адил зодуулж байхад дээр нь нэг зүйл тесрэн аврах том бөөрийн хизүүл яг дээрэс нь унж байхад цээжин дэх зүйл нь тодрон өнөөх улаан хүн шиг юр бусын хүчийг ашиглан Широг болон өөрийгөө авардаг. Үзэгдэл солигдож нэгэн хоригдол өөр нэг хоригдлыг барьцаалсан байдаг ба цагдаа нараас чихэр үг хэмээн шаардж байдаг. Энэ шоронд хоригдлууд ямар нэгэн тэмцээн болон үзүүлбэрт оролцсон оноо цуглуулах хэрэгтэй ба оноогүй бол хоолч идэж чадахгүй хэрэг их оноотой бол хувцас, тамхи, арх хүртэл авч болдог бөгөөд өөрийн ялын жилигч багсгаж болдог. Чихэр бол хамгийн чухал зүйл бөгөөд хоригдлуудын үхэл амьдралыг шийддэг. Чихрийг эзнээр амьдрах хугацаагаа уртсгана. Үүнийг мэдсэн Ганта Широ хоёр нохтын уралдаан гих үзүүлбэрт оролцохоор явна. Үзүүлбэр эхлэхэд хоригдлуудыг үзэхээр дүүрэн хүмүүс ирсэн байлаа. Хүмүүс нэг нэгээрээ хүүж зовж байхад үзэхээр ирсэн хүмүүс цэнгэлдэн бахан хангаж байдаг. Энэ үзүүлбэрт ялсан зөвхөн нэг хоригдол 100,000 оноогоор шагнуулах ба эцсийн мөчөд Ганта Широ мөн нэгэн хоригдол гуруулаа олдсон байдаг. Пеналийн шатны тэмцээн бол эцсийн хүртлээр нэг бөмбөгийг барьж чадсан ялагч болно. Ганта бөмбөгийг гартаа оруулан гүйж байхад шалнууд нэг нэгээрээ доош цөмөрж байлаа. Широт бөмбөгөө дамжуулаад өнөөх хоригдлоос цухтаан цөмөрдөг шалнаас болтож байхад нөгөө хоригдол доош унаад өвчгдөг. Ганта ирэхэд Широ бас тэнд доош унах гэж байлаа. Широ бөмбөгөө Гантароо шидэн өөрөө доош унахад Ганта бөмбөгийг унгаан Широг аварнаа. Тэмцээний дараа Ганта чихэр идээгөө болохоор өнөөдөр үхэж магадгүйгээд хамгийн сайн найзынхаа аав руу би Мими болон ангийнхныг алаагүй юм шүүгээд захиа бичээ сууж байдаг. Удалгүй шоронд ирдэг анхны өдөр цээжиндээ зүсүүлэн эмнэлэг түргэгддэг залуу хоёулаа нэг өрөөнд байх юм байна. Дээр явдалд уучлаарай гэд жигэр гаргаад өгдөг. Манай хүн нэлээд баярлан өнөөдөр лав өгөхгүй нэгэд тэр дор нэдээд орхиноо. Зохион байгуулагч Гантаг ажиглаж байгаарай гэд Ёд оноо санал болгон хөсөлсөн байжээ. Манай хоёр гадаагаар нь зарим гэдэж байлаа. Ёо Гантаг үнэхээр ангийнхныг алсан юм гэж үгээл ботостой. Гэтэл манай хоёрын ард улаан хүн гараад ирдэг ба Ганта хүчээ ашиглан улаан хүн рүү дайрхан тэр. Улаан хүн яагаад ч юм бас л яваад өгнө. Ганта араас нь хөөсөн ч тамирдад унаад өгдөг. Энэ орон зохион байгуулагч шин тоглогч төрлөө хэмээн баярлж байдаг. Улаан хүн мөн адил энэ шоронд байдаг байж таарнаа. Ганта эмнэлэгт сэрэхэд өмнөх явдлыг зүүд гэж бодож байсан ч зүүд биш байдаг. Мөн улаан хүнтэй адилхан хүчийг яаж ашиглаад байгаагаа ойлгохгүй байтал эмнэлэгт байгаа хориглоод улаан хүний тухай ярьж байдаг ба түүнийг жиг хэсэгт хоригддог гэдгийг мэдэж авнаа. Энэ хооронд шоронгийн цагдаа нар Гантаг юр бусын хүч ашигладаг гэдгийг мэдэж авсан ба түүнийг барихаар болдог. Шоронд улаан төгшүүр зарлан Гантаг эрхийг сануулan манай хүн яагаад өөрийг нь дуудаад байгааг ойлгодоггүй. Ёд хэлтэл тушаалыг зөрчил над шиг л болно шүү гэхэд Ганта улаан хүнийг хаах хэрэгтэй. Тэр жиг хэсэгт байдаг гэж сонсон гэхэд ёо жиг хэсэг гэж байдаггүй зөвхөн ASF гэсэн хэсгүүд л байдаг гэлээ. Тэгтэл Широ хаан байдгийг нь мэдэж байдаг ба хаан байдгийг нь хэлээч гэхэд Широ хэлэхгүйгээд гүрийгээд байж хахад
Хамгаалагч роботууд ирэн Гантаг хөөж байдаг. Эцэст нь нэг юм хэлэхэд манай гурав хонгол руу ороод явчихдаг. Жи үсгээр тэмдэглэсэн маш том хаалга манай гурвын урд байж байлаа. Гэтэл хамгаалагч робот хан цөмлөн орж ирэхэд роботоор дамжуулан тэр хаалгыг хардаг ба миний мэдлэлд байдаггүй ийм газар хөстэй үлгэрийн оронд байдаг гэж үгээд гайхаад байж байдаг. Робот Широг яг алах гэж байтал Гантатай адилхан чадвартай залуу гарч ирснэ. Яд хангуу роботыг хоёр аваачдаг. Ганта түүнийг улаан хүн гэж бодоод дайртал өөрийнхөө цусыг зэвсэг болгон Гантаг шархтуулдаг. Үүнээс энэ хүчийг ашиглахын тулд өөрийн цусаа ашигладаг гэдгийг мэдэж аван дайртал түүнд нөлөөсөнгүй. Гантаг тоншуул гэж дуудан өөрийгөө хэрэг гэж танилцуулж улаан хүн биш гэдгийг хэлдэг. Энэ хүчийг ашигладаг нь чиний яриад байгаа улаан хүн та хоёр зөвхөн биш шүү. Чи гэсүгэл хөхсдийн үлгэрийн орны гол цөм гэж хэлээд дайрахад Широ өмнөр нь орж Гантад битгий урлаад бай гэж хэлэхэд хэрэг балмагтан Широ тандан эмэгтэй хүн энд байх аюултай дээрээс нь ийм хувцастай гэж хэлээд энийг өмсгөөд цамц өгнө. Хэрэг тийм ч муу хүн биш байхын тэр. Тэгж байтал цэргүүд Ганта хэрэг хоёрыг хаалтуулаад Йо Широ хоёрыг буцаадаг. Шоронгийн зохион байгуулагч Гантагийн биеийг судалж байдаг ба Гантад хурамч хэрэг үүрүүлэн энд авчирсан. Мөн Жи хэсэгт өдрө болгон онцгой хүчнүүдийн тулаан болдог. Талаар өөрийнх нь нууц нэрийг тоншуул гэдэг ба маргаашийн тэмцээнд хэрээтэй тулдах болно гэж хэлдэг. Улаан хүний талаар асуудал тэр бол хөхсдийн үлгэрийн орны хамгийн аюултай хүн. Мөн энэ хүчний халтур их усүр буюу Врэчд Эг гэж хэлдэг. Тэмцээний өдөр хөхсдийн надам эхэллээ хэмээн маш том шувууны торон дотор зарлж байгаа харагдана. Тэмцээний дөрвөн машин гим өгөөд тулдах боломжгүй эсвэл хэн нэг нь өгөхөд тэмцээнд доосны хэмээн хоёр талаас өрсөлдөгчдийг зарлан дэвжэндэр гарч ирлээ. Хэрэг гараа зүсэн өөрийн зэвсгийг бүтээн тоншуулаа чамаас их зүйл хүлээж байгаа шүү гэж хэлэн дайрах гэтэл Ганта тэр дороо зүхтэн модон дээр гарчихдаг. Ганта тулааны дурслаг байхгүй болохоор өөрийн цусаа сум болгон нэлийн хэд бууцны дараа толгой нэргэн дараад эхэлдэг. Цусаа хэтэрхий гадагшлуулсан болохоор л тэр. Хэрэг түүний хэтгэлүүрхэн Ганта газар дунж тулаан дуслаа гэж бодон орхиод явах гэтэл Ганта босоод ирдэг. Одоо л жинхэнэ тулаан эхлэх гэж байгаа гэлтэй. Хэрэгийн дээр байсан зүйлийг буудаж унгаан түүнийг зүсэж байх хооронд цээжрүүн хүчтэй буудан энэ удаагийн тулаанд ялдаг. Энэ хооронд Йо Широ хоёр Гантаг хаан байгаа талаар мэдээлэл цуглуулж байдаг бөгөөд Жи хэсэгт байгааг олж мэдэн түүний араас Жи хэсэг рүү явхаар болдог. Тэмцээний дараа Хэрэг Ганта хоёрын харилцаа нэлээд сайжирсан байдаг бөгөөд Ганта Хэрэгтэй найзууд болох нь гээд баярлаад хэвтэж байтал зурагтаар ялагдсан хүнийг шийтгэх цаг боллоо гээд торгуулийн тоглоом гэх зүйлийг Хэрэгийн урт авчран эргүүлэхэд баруун нүд гэдэг дээр зогсон Хэрэгийн нүдийг тэр дор нь авчихдаг. Үзэгдэл солигдож Широ төв байранд үүмэн дэгдэж байхад Йо Шоронгийн бүх гэрлийг таслуулдаг. Широ төв байранд бүслэгдэн Йо Широг ашиглан өөрийгөө аврах гэж байсан гэдгийг хэлдэг. Гэтэл Широгийн байсан газар маш хүчтэй дэлбэрэн Йо Широг олж хартал Широ мөн адил дийдмэн болсон байх нь тэр. Широ ухаан алдахад Шоронгийн захирлын хоёр хамгаалагч түүнийг аваад явчихдаг. Нөгөө талд Ганта юу ч хамаагүй дэдтэй гаж нөхрөөс сухтааж авсан охиныг авран өрөөрөө норноо. Охин түүнд энд ирэхээс өмнө аавынхаа хүчирхийлэлд өртөж байгаад гэнт хүчин сэргэн аавыгаа алаад энд ирсэн талаараа хэллээ. Мөн Йогийн төрсөн дүү байх нь тэр. Ганта түүнд эндээс сугтаа орох болно гэд аваад хартал цэргүүд манай хоёрыг эвгүй байдалтай байхад нь харцдаг. Мөн маргаашийн өгсдийн наадамд манай хоёр хоорондоо тулдах болсныг мэдэж авнаа. Маргааш нь тулааны талбар дээр тоншуулын эсрэг бялцуухаа гэж зарлан тулаан эхэлнэ. Ганта толдохгүй гэсэн байртай чамайг гэмтээхгүй гэхэд бялцуухаа өмнөхөөс огтөөр хүн болон Ганта руу шууд алах зорилготой дайрдаг. Ганта өмнөх зүйлс бүгд худлаа байсныг мэдэн дайрахтал Йо гарч ирэн дүүг минь яах гэж байна гэж орилдог. Ганта бүх зүйлийг тайлбарлалтал түүнийг сонсолгүй дүүгээ хамгаалах болдог. Бялзуухан ахихаа ард гарan түүнийг тэнэг амтан гэж бодон алах гэж байтал Йо аавыгч мөн адил ингэж алсан уу гэж дүүгээс асуудаг. Яг үндэ Йо бүх зүйлийг мэдэж байсан бөгөөд ахиж худлаа ярих хэрэггүй чи хэн бэ хамаагүй. Чамайг хамгаалахын тулд би бүхнийг хийх болно гэхэд Бялзуухад энэ бүх зүйл хамаагүй бололтой. Ахыгаа харааж зөвхөн өөрийн чадвараа ашиглан түүнийг дашуурд нь зодож эхэлдэг. Гантач дайран нэлээд тулцсны эцэст түүнд ойртон ганц мөргөд Бялзуухаг ялдаг. Тулааны дараа Йо дүү дээр ирэн ярилцсны эцэстээ ойлголцдог. Энэ үед Гантагийн багийнхан дурсам сэргэж Широтой маш сайн найзууд байсан ба Широг эртхэн санаагүйдээ харамсдаг. Нөгөө талд Широ Шоронгийн захиралтай тулдан ялсан байдаг ба Шоронгийн захирал түүнийг чи болж ихэн Врэчд Эг мартагдсан хүүхэд гэж хэлж байгаа харагданаа. Макина болон Шоронгийн бусад харгалзагч нар шоронд болоод байгаа зүйлийг олж мэдхийн тулд зориг шолооддаг. Ганта Бялзуухаг шийтгэлийн тоглоомд оролцуулахаас өмнө өөрийн оноогоор түүнийг аварна гэд явж байтал бас нэгэн дидмэн гарч ирээд Гантаг зохиж унгаан ухаан алдуулдаг. Түүнийг лаунч газар авчирсан байдаг ба сэрэгт нь хоёр хүн байдаг. Өөрсдөө эсэргүүцлийн бүлэг болох Скарчений гишүүд. Бидний зорилго бол Шоронгийн захирал бас зохион байгуулагчийн энэ утгагүй шоронг сүрүүлэх. Бидэнтэй нэгдээч гэж асуухад Ганта яаралт явах хэрэг байна гэд Бялзуухыг аврах талаар хэлнэ. Гэтэл бүх зүйл хожимдож шийтгэлийн тоглоомыг эхэлж байдаг ба
Бялзуухай тоглоомыг эргүүлэхэд түүнд үсээ тарих гэсэн сонголт таардаг. Энэ тоглоонд үс тарих гэсэн сонголт байдаггүй ба Скарчаны тэргүүн Наги түүнд тусалсан байдаг. Хэдэн хормын дараа өөрийгөө санвартан гих залуу Йог ухаангүй байдалтай авчран манай гурав руу дайраад эхэлдэг. Гэтэл Широ гэнт гарч ирээд санвартны зэвсгийг эвдэлсээр гараад явчихдаг. Удалгүй Скарчаны бүх гишүүд цуглан Гантатай танилцсан. Төлөвлөгөөгөө ярилцаж байх ба дээд менүүдийн эсрэг Undertaker гих бүлэг байдаг. Төрөний санвартан Undertaker-ийн гишүүн гэдгийг мэдэж авнаа. Тэгтэл Бялзуухайг шийтгэлийн тоглоомоос аварсан Рокурагийн хакер залуу Гантад итгэж болохгүй. Бүлэгт оруулаа гэхэд ямар ч тос байхгүй гэж хэлэхэд Ганта би нэгдэнэ гэж хэлээгүй байхаа гэд уурлаад гараад явчихдаг. Ганта өрөөндөө ирэхэд Наги Широтой тоглоо сууж байдаг ба эхнэрээ зохион байгуулагч болон санвартанд алуулсан тухайгаа ярин гараад яваад өгнө. Ганта Широгоос хийхийг хүссэн зүйлийг нь асуутал зарим идэх болон алсыг харагч дээр сууж үзмээр байна гэт. Алсыг харагч дээр сууж үзээгүй гэхийн сонсоод гайхан шоронгоос гарахаараа заавал хамт очиж суухыг амладаг. Скарчины Рокура бүлгэлээсээ урвсан байх ба санвартанд бүгд өөрийнх нь тооцоосноор болж байгааг хэлдэг. 10 жилийн өмнө улаан нүх гэх сүрлийн улмаас Японы нийслэл төрчгтээ арчигдсан байдаг ба Сайтама гэх хэсэгхэн арал Токио гэх нэрийг зүүж байгаа. 2017 онд энд Японы анхны үхэгсдийн үлгэрийн орон гэх шоронг барьж дууссан бөгөөд эхнээсээ улаан нүх болсон газарт шоронг барьсан нь онцог мэт байгаа талаар зурагтаар гарч байхыг Скарчины гишүүд үзэж байхад Ганта орж ирэн өмнөх явдалтаа уучлахгүй бүлэгт нэгдэх хүсэлтэй байгаагаа хэлдэг. Бүлэглийнхэн эхний ээлжинд шоронгоос орохгүйгээр шоронд болж байгаа зүйлийг дэлхийн нийтэд цацах төлөвлөгөөг гаргадана. Тэр даруй төлөвлөгөөний дагуу хөдөлж эхлэх бөгөөд Ганта болон бусад бүлэглийн гишүүд Наги Рокура хоёрыг цахилгаан шатыг хөдлөхийг хүлээгээд байж байтал нөгөө талд Рокура урвсан талаараа хэлэн Undertaker-ийн 3 дугаар салааны ахлагч гих охинтой Ноги толдоод эхэлнэ. Баруун гараа алтан байж Рокура охин хоёрыг ялаад цахилгаан шатыг нэг юм ажилуулдаг. Манай хэд цахилгаан шатанд суун зорьсон газартаа ирэхэд Undertaker-үүд хүлээж байдаг ба тэднийг нэг нэгээр нь халаад эхэлнэ. Зарим нь үхэх болоход Гантад бидний найдвар чиний гарт байна гэд итгэл хүлээлгэн үхцгээдэг. Үлдсэн хэдийг Undertaker-үүд орхиод явхад одоо бидний боломж гэд чипийг аван явах гэтэл Широ гарч ирэн чипийг булаагаад гал руу шидчихдэг. Яагаад гэвэл чипийг авч явах аюултай болохоор Гантаг аврахын тулд шийдсэнийг хэлэхэд Ганта энэ чипний төлөө амиа алдсан хүмүүсийг бодож маш ихээр урлан Широг зогчхоод яваад өгдөг. Бүлэглийнхэн байран дээр нь сая болсон зүйлийн талаар ярилцаж Ганта уучлалгүй Широг буруутгаж байхад гаднаас Рокура орж ирээд хэн миний төлөвлөгөөг валсан, хэн миний чипийг тесрэг бөмбөг байсныг мэдсэн гэхэд бүлэглийнхэн гайхан чиний хийсэн чип биз дээ. Юу ярина вэ Рокура гэхэд тэр чипэнд үхэгсдийн үлгэрийн орныг илчлэх ямар ч нууц мэдээлэл байгаагүй. Зүгээр л цаг тохируулсан тесрэг бөмбөг байсныг хэлдэг. Мөн Нагиг барьцаалан бүлэгтээ элсүүлэх гэж байгаа ба Нагийг бодлоо өрчлөлтөл та нарыг барьцаална гэд Undertaker-үүд ороод ирдэг. Энэ хооронд Широ Гантад гомдон шоронгийн захирлыг өвөө гэж дуудан нуусан жигэмдгийг нь идлээ шүүгээд харанхуй өрөөнд дотор явж байдаг. Гэтэл шоронгийн захирал айл эдийн зохион байгуулагчид алуулсан байдаг ба Широг маш анхааран халамжилдаг байжээ. Широ яг л жоох хүчиг жигэмдгээ гарган ганцаараа идлээгээд идэж байх зураа уйлах нь тэр. Нөгөө тал Рокура Гантаг цаацлна гэд байж байтал хэрэг гарч ирээд Undertaker-ийн 2 гишүүнийг алаад бусдын зэргүүдийг аргалдаг. Широ өөрийг нь аврах гэж байсныг мэдсэн Ганта мэдээж цөхрөлтэй хатна. Хэрэг дээр ирэн тулдах аргыг зааж өгөхийг хүснэ. Бэлтгэл хийж байхад нь дууд шувуу гих дийдмэн орж ирэн Гантагаас Широг асууж түрүүн чамайг зодно гээд явсан. Ирсэн үү гэж асуугаад ирээгүй гэхэд гараад яваад өгнө. Хэрэг түүнийг дийдмэн дундаас хамгийн хүчрэхгэн гэж хэлдэг. Санвартан зохион байгуулагчтай ярьж байгаа харагданаа. Зохион байгуулагч томоохон хүмүүстэй хоролд орж байдаг бөгөөд Санвартан жигсгийг хэсэг удирдлагатаа авсан байдаг. Мөн Ногид ямар нэгэн зүйл тарин түүнийг өөрчлөн талдаа оруулсан байлаа. Хэрэг Ганта хоёрын бэлтгэл үнэхээр үр дүнтэй болж ирэхэд Санвартан дэлгэцээр гарan Широ болон Караког яг одоо алах гэж байгаагаа хэлнэ. Үүнийг харсан Ганта болон бүлэглэлийн гишүүд бүгд даврахаар яравчлана. Ганта төрүүлж ирэн хэд хэдэн удаа дайрсан ч өмнө маш их цус ашиглан бэлтгэл хийсэн болохоор цус дутагдан солдод эхэлдэг. Широч Гантаар очих гэж байгаад Undertaker-ийн гишүүнд зохиолон ухаан алтчихна. Санвартан одоо энэ их гай зовлонг дуусгацгаая гээд арийнхаа алгыг нээтэл дотроос нь Ногийг гарч ирээд галзуу юм шиг л энэ тентхийг дэлбэлэл эхэлнэ. Ноги хүний өрөнгөө алж байгаад Широ дээрэн алах гэтэл Ганта өмнөр нь орон зодуулж байгаад унаад өгнө. Үүний дараа Карако Ноги дээрэн нэг алгадаад дараа нь төвөртөл сая нэг юм ухаан орно. Карако эндээс удахгүй гарцгаая гэж хэлэн эргээд хартал Санвартан түүнийг цээжинд нь сүлвчгдэг. Үхчихлээ гэсэн үхээгүй байдаг ба зүрх болон уушгины хооронд зоосон байдаг. Ганта түн рүү буудсан ч нөлөөлдөггүй. Харин жихнээсээ Ногийг бодоод алчдаг ба өөрийнхөө хүмүүсийг ч бүгдийг алаад эхэлнэ. Гантагийг алах гэж байтал Широ Врэчтэйг болж хувиран
Өмнөр нь ороход Гантаг түүнийг бие алах болно гэд Широг холдуулаад маш хүчтэй сум бүтээхэд Широ артаас нь хүчээр дэмжиж байдаг. Ганта Широг өөрчлөгдсөнийг мэдлгүй бас араас нь хүчээр дэмцэгч мэдлгүй маш хүчтэй сумаар буудан санвардаг, алдаг. Хэдэн ормын дараа Врэчэдэг буцаад Широ болсон байдаг ба Ганта тандан хоёулаа алсын арагч дээр суун бүстэй гэж хэлэн энэхүү аниме маань дуусдаг.